Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сууг нээгдээд нийтдээ 200 гаруй өгүүлэлэг тууж уншиж хүргэсэн байна. Дээрээс нь удахгүй 30 мянга дахь гишүүнээ үлгэдэн авах гэж байна. Энэ бол миний хувьд хизээж төсөөлж байгаагүй асар их тоо. Тэгэхээр 30 мянга болчихж байгаа юм чи ахаад 40 мянга, 50 мянга гэдээ бас мөрөөдөх байх. Магадгүй түүнээс ч олон дагагчтай болно, олон сонсогчтой болно гэж мөрөөдөж байна. Залуу хүн юм чинь яагаад болохгүй гэж. Тэгээд манай суугаар дамжуулаад өөрсдийн зохиол бүтээлийг уншуулах хүсэл сонирхолтой анх удаа зохиол бүтээл бичиж байгаа. Түүнийг хүмүүст хүргэе, хүмүүст сонсгоё гэж байгаа бол надтай холбогдоорой. YouTube суугаар минь дамжуулаад холбогдсон ч болно. Эсвэл комент бичээд холбогдсон ч болно. Тийм учраас сонирхож байвал та бүхэн чат бичээд өөрсдийн өгүүлэг тууж зохиол бүтээлүүдээ манай суугаар дамжуулж хүмүүст хүргэж болно шүү гэж хэлэх гэсэн юм аа. За ингээд энэ удаад та бүхэндээ соёлын гавьяата зүтгэлтэн зохиолж сэтгүүлж Ширнэнгийн эцсийн ойдвын дахин дэлгэрсэн яргуй номноос гэрлийн үзүүр туужийн 1-р хэсгийг хүргэж байна. Ногооны сүл татарч улаангарын навч үзүүр бийсэн шарлаад эрхийн цагт хадлан тариалан отор нүүдэл сургууль соёлын гээд янз янзын ажилд авахсан. Тэгж завчлоо муутай байдгийг ялангуяа ихээхэн тариалантай газар байж намрын 3 сарыг өнгөрөөж үтсэн хүн бүхэн андахгүй мэднэ. Чухам яг тийм үе эхэлжээ. Ундраа нэгдлийн төв ойрын хэд хоног тун хөл ихтэй байлаа. Хөдөөний энэ бяцхан төвийн баруун урд дэнж дээгүүр зурайх дардан замаар нааш цааш давхих машин тэрэг хүртэл олширчээ. Манайхны цагаан толгойд гэж нэрлээд байдаг хурдан цэнхэр тэрэгнүүдийн хойд хоёр дугуйн дороос сугаран үлдсээр буй ухаан шаргалтоос тэнгэрийн хаяар мушгиран өндийсөөр хэсэг цаг хугацаа өнгөрөхөд агаар орчиндон уусан шингэсээр харин тэрхүү тоосны үзүүрт торойлгож явсан хурдан цэнхэр тэргүүд аль завандаа ч нэг мэтгэд нэгдлийн зоогийн газрын намхан цагаан байшингийн үүдэнд ирээд зогсно. Өндөрлсөн твшэн хар хаймраар чигжиж тос шатхууны төмөр торхон дээрээ өргөн энтэй ногоон биржентэн бүтээлэг эвхэж даруулсан ачааны тэргүүд намрын намарт хойд сангийн аж ахуйр ингэж цувдаг юм. Нэгдлийн зочид буудлын ойрдоо хүн ихтэй байгааг хэлэхүү. Дэрэгдэх зоогийн газар өглөөнөөс үдэш болтол хөлд дарагдах болжээ. Зам дагуу газар хэцүү байна. Ургацын тээвэрт даашлагдсан жолооч нар амар заяа үзүүлэхгүй гэж ахлах тогооч аягч хоёр өвөр хоорондоо шивэр авээр ярилцсан. Нийтийн хооллох өрөөнд хэд гурваараа бөөгнөрн суусан хүмүүс зөөгч ирж тасалбар авахыг хүлээн энэ тэрийн яриа хөрөө дэлгэн. Далбар төмөр тавиур дээр хоол цай урчгөөд том өрөөний ширээдийн хооронд шаламгайлан хөдөлж товор алхахад зөөгч бүсгийн аман дотроо ямар нэгэн дуу аялс хийх нь сууж байгаа улсад бүр түрхэн сонсогдно. Тэр бүсгүй зоогийн газрын хідэн ширээний дундуур өглөөнөөс орой болтол хідэн зүү дахин явдаг боловч алжааж ядарсан шинжгүй гэлэлцэн. Урангоо бэлхүүс бие хотолцуулан товор алхаж аяг тавг авч яваа жаахан бүсгийн нас 18, нэрийг нь гоогоо гэдэг. Түүний биеийн галбир эсгэл хөгсөн даах шиг этгээд түргхэн ховсон өөрчлөгдөж хүүхэд ахын зэрэмгэр бор нүдний харц цаанаа л нэг тогт уржоод эс ажиглагдам нууцхан хүслээр бэлхэн талмаарч байх болжээ. Бүсгүйн энэ байдлыг үеийнгийн залуусаас хэн нэг нь ирэх биш ажиглаа л биз. Тэр хийдэг ажлаа хийж 20-30 ширээний хооронд хоол цай зөөж, зав чөлөөг үгүүж байх зураа нээлттэй цонхоор байн гадагш шагааж, нэгдлийн зочд буудлын зүг халуун дотно харцаан илгээж байв. Оройхон тишээ зоогийн газар орж гарах хүн цөөрс хийж, аман хүзүүгээр татаж байсан ажил арай жахан намжив. Гоогоо 4 хүнээстэй цагаан хормогчоо дэргүүлэн гадагш гүйж гараад нэгдлийн төвийн баруун урд дэнж дээгүүр зурайж буй их дардан зам руу сарвчлан харжээ. Аяа хөөрхий. Дембэ мужааны ганц охин зэрэмгэрхэн борнодтэй гоогоо минь. Чи хэнийхэн төлөө юуныхан тулд хээрийн харгуйг нууцхан ширтээд байна вэ? Тэнгэр хангаан баруун хойноос сүрхий бүрхэж байна. Бороо орох юм болов гэж бодоод гоогоо цув давхацгүй хүүгэн малд явуулсан ихийн адил сэтгэл доголзож зогсов. Тэгтэл цаад өрөөний цонхоор цагаан халаатай бүдүүн цээж гадагш цугуйж ирээд "Хөөе гоогоо" гэж ахлах тоогоочийн дуу тас хийлээ. Гоогоогийн бодол дунд уянгалан ихшиглэж байсан гитар хөгжмийн аялгау дон хийгээд чимээ алдрав. Гоогоо гөрөөндөө гүйж ороход ахлах тогооч дөрвөлжин шар авгай махлаг бүдүүн бугундаа шигдсэн алтан цагийг хэлэмхийн хараад "Гоогоо минь хаалга барих цаг боллоо. Цаад аяг тавг угааж янзалж үз.
Нөгөө хідэн өрөвгөр залуу өдөөд гал могой залхих нь холгүй ороод ирдэгсэн. Өнөөдөр яагаад алга болж орхив? Гачлантай дамшгууд гэж үглээд цагаан хувинтай хоол данхтай цай зуухан дээр тавьж байснаа цааш эргэж бортох шиг өндөр малгайгаан шүүгээр уган авч шидээд халаадан тайлжээ. Гоогоо энэ орой жижүүрч суух айлчтай болохоор гал зуух эргэсэн хамаг ажил түүний толгой дээр тоогдоод үлдэжээ. Хамт ажилдаг хүмүүс гэр рүүгэн яваад өгчээ. Гойгоо сав суулга угааж, хоёр өрөөний ширээ сандал арчиж цэвэрлэв. Өдий орой болтол ирээгүй байгаа улсын хоолыг хамаагүй эрт халаагаад яах вэ гэж зуухан дээрх хоол цайг доош авч тавилаа. Энэ хооронд гойгоо байс гэдэл гадагш гарч тэднийг харсаар байлаа. Сүүлдээ хийх ажлаа дуусаад цонхны дэргэд очиж түр амсхийн суухад гойгоогийн нүдний өмнөр ёстой нөгөө хүсэл мөрөөдөл гих чинь кино зурглуугаад л хөвөрчээ. Махлаг булаа биетэй дөлгөөн сайхан харцтай. Үг дуу цөөтэй бор залуу. 8 утастай их гарын гитарын хөгжимд дуу оруулан тоглож өөрөө тэр дууга тун сурмаг намуухан аяллаа. Орчлонд би азтай төржээ. Орчлонд чи азтай төржээ. Орчлонд бид азтай төржээ гэж барилхан хоолойгоор намуухан дуулаад гитардж байсан болтын төрх байдал гойгоод тэр аяаран харагдаад байлаа. Хүний сэтгэл гэж яасан хачаа юм бэ гэж гойгоо нүдэ анаад бодлоо. Хорвоо минь эн чинь юу болж байгаа юм нэлээ? Хотоос ирсэн өндөр хүчлийн шугам тавих бригадын мончоор болд миний сэтгэлээс гарахаа байлаа гэж юу? Тэр булаар намайг яаж тоох юм бэ? Гэтэл би гэдэг хүн түүнд хайртай сэтгэлтэй болчихлоо гэж юу? Хүний сэтгэл гэж яасан сони юм бэ? Тэр чин намайг дандаа миний дүү, миний охин гэдэл огт тоож харсан шинжгүй байдаг. Тэгэхээр би гэдэг хүн дэндүү айлгдж байна гэж юу? Гойгоо өөрийгөө зэмлээд хөнгөн өрөөнд ганцаар байгаа атлаа. Нүүр нь улалзан ичих шиг болов. Болтын өтгөн хархамсаг, дугараг бор царай, дөлгөөн харц, дууны уянгалаг зөөлөн өнгө хүртэл гойгоод дандаа халуун дотн санагдана. Уулын цаанаас дахиад уулс цухихын адил хүслийн цаанаас ахаад хүсэл ундарч хоног өдөр өнгөрөх тутам болтыг улам их бодоод байдаг болчихлоо. Эр хүн гэж тийм гүндүүгүй байдаг юм уу? Эсвэл тэр намайг хүүхэд гэж боддог юм уу? Би чинь 18 настай. Бид хүрсэн хүүхэн шүү. Эртэд би харин албаар муу банзан гитарынхаа хідэн утсыг суллаж орхиод хүүхдүүд оролдоод хөгийг гаргаад хачсан гэж аав ээж хоёрыг баахан дүрмдэж гарлаа. Тэгээд маргааш нь гитар хөглүүлэх нэрээдлэр болтыг гэртээ дагуулж ирсэн. Миний нэг муу гитар байдаг юмсан. Хүүхэд оролдоод хөгийг алдуулаад хайчихжээ. Чи манайд очиод хөглөөд өгөхгүй юу гэж болтыг гуйлаа. Ахан дөнгөх болоо удснууд нь бүрэн юм уу? Гээд болд огт тоосон шинжгүй асууж байна. Чи гитар аваад гүгээд ирээч гэж намайг хүүхэд шиг амарчлан хэлэхэд миний урам хугарах шиг болж байлээ. Тэгээд ч би түүнд санснаа хэлчихсэн байх гэж боддөг юм. Яаж тэгэх юм? Танай байр руу гитар бариад гүйж явахыг хүн амтан харвал юу гэх юм? Гайгүй. Та манайд яваад ч л доо гэсэн чинь тэдний бригадынх нь нийчгэнтэл инээлдэж нээрээ хүн амтан юу гэх юм бэлээ? Болдоо чи дамбигуунд яваад очил доо. Оройтвол тэндээ хоноод ирж болно биз? Түүнийг яахыгаан гоогоо мэднэ гэж шуугилдав. Тэгт нь болдын царай чавх шиг улайсан атлаа намайг хамгийн уян зөөлөн харцаар хараад нууцхан инээж билээ. Тэгээд тэр орой болд манайд хурч очлоо. Ээж аав хоёрт Улаанбаатар хотын сонин ярьж өндөр хүчлийн шугам тавихад юу хийж яадгийг өгүүлээд халуун цай уух зураан миний гитарыг хөглж өгөв. Сайхан хөгтөө боллоо. Та нэг дуу дараад орхиоч гэхэд болд. Би ч өөддөө чадахгүй шүү дээ гэснээр миний муу банзан гитараар 2-3 дуу тоглож өглөө. Ээж аав хоёр маань бүр гайхаж энэ залуугийн бүдүүн хуруутай том гар тэр олон утсыг яас хийж онож дарж гот сайхан дуу гаргана вэ гэсэн шинжтэй мэлийтэл ширтэж чих тавин чагнаж суулаа. Гитар гэдэг чинь мэддэг хүндээ бол яахын аргагүй сайхан дуутай хөгжим юмсанж биднийг баг байхад сийлэн бөөр гээд нэг аятайхан дуу байж үлээ. Тиймэрхүү дууг энэ гитарт оруулж болох уу гэж ээжийг асуухад болд ямар ч хариу хэлэлгүй нэмсэглэж сууснаа. Мандад гардаг нарныхаа наах нур мантай будангаа татуулсаар ирвэ хөө гэж айлан хөгжөндөө. Ээж тэр дууг шимтэн чагнаж мөн сонин сайхан дуу юм шүү гэж гайхан шагширч байсан. Хөөхий дөө ээж минь бага насандаа бас л над шиг дуу хөгжмөд дуртай явсан юм билээ. Болд манайд тэгж жаал сууж байснаа. За муу байр руугаа очие гэж хэлээд гарлаа.
Тэр оройж манай гэрт болдын тухай, тэдний бригадынхны тухай яриа хөрөө болов. Гаднаас нь харуул энэ хідэн залуугийн хинэнч гисэн халимгүйсэн секситэл ургуулж, бокалын түрүү шалхаад л эргүүлээд цаанаал нэг явдалтай ус харагддаг юм. Гэхдээ харин саяны энэ залуу чинь тоов хийсэн яриа хөөрөөтэй. Овоо даруу төлөв бололтой хөө байх шив. Хөгжим сайхан дарж байна гэж ээжийг магтахад аав дотроо зэвүүнд хүрсэн бололтой. Та нар ус сахлан ургуулсан гутлын түрүү эргүүлсэн бол сахилгагүй. Хулиган гэж амныхаа зургаар цуурч байдган үүнээс хойш болцгоо огтон. Айлгах хабраар гэр орноосоо гараад хээр гадаа яваа улса. Тэгээд газар шорооны хүнд ажил хийж байна. Бакал өмсгөөр юугаа өмсөх юм. Ус сахлан авахуулын засуулыг гэхэд тэр бэлэн зэлэн ус чинь хаана байна? Юмыг бодож байж ярих хэрэгтэй. Гээд аав тамхиан түргэн соров. Би тэгж хэлэхээр наавд баярлаж аавынхаа энүүгийг болдогсон бол ахлах тогоочд хилээд түүний толгой руу нислэгсэн гэж бодож байлаа. Үнэхээр л болдын хувьд тэгэхэд хулигантах байтугай. Дэрэгдээс нь хүн чимхэд авсан ч тоож дуурахгүй байхаар хүн шиг санагдана. Болд заримдаа бүр нурмайдлан бодол дарагдаж суuna. Түүнийг ихнэр хүүхдээ гэдэг үнэн болов уу? Эртүүд нөхд нь болдыг цаашлуулж байсан юм болов уу? Бүү мэд. Манай болдын ихнэр хүүхэд хотод байдаг гэлөө. Одоо ч тэр хөөрхийн амтан чинь чамайг бэтгэртлэн санаж байгаа да. Гэхэд зарим нь ихнэр хүүхдээ харчууд гэдэг цаанаа л нэг сэтгэл өөйг явах шиг санагддаг юм. Бид болч байдаггүй. Үлэн хэрэг шиг юмруу л харж маасгнаад заримдаа альчгүй л хоцорно гэд инээлдэж байсансан. Хэрв ихнэртэй юм бол ийм залуутай ханилсан яасан заяатай хүүхэн бэ? Мэдээж хот газрын дэгжин амтнуудын нэг байгаа да. Гэж бодоод гоогоо гар цүнхнээс жижиг тол гаргаж нүрэн толдон үс хэзгийн самнаж янзлав. Цаг харвал зэгсэн орой болчихжээ. Гоогоо дахиад гадагш гүйж гарлаа. Тэнгэр баруун хойноос зузаан бүрхэж тосон уулын орой дээгүүр цахилгаан гялалзсан. Юугүй бороод судах хянцтай. Ширүүн борооны өмнө чиглэх салхи сэвэлзэж гадуур явах хүн амтны хөл тадарчээ. Зочд буудлын баруун хойтлын том цонхны дэргэд өндөр хүчлийн бригадынхны хөл унаа болсон цуваа 6 машин үдийд ёс юм шиг данхайд л зогсож байдагсан. Энэ удаад тэр машин чалга. Салхи ширүүсэн, чийг ханхалж, баруун урд дэнж дээгүүр цайрах борооны түрүүч, уралдааны морчиг тоосруулан айсвэ. Гойгоогийн уруул хазар дээр ганц нэг хүйтэн тусал бууж, Баашингийн төмөр дээвэр тожигнон, ширүүн бороо нэгэн химээр шаагаж гарлаа. Уй цагилгаан цэгж, өрөө тасалгаа доторх юмс гэрэлтэн гэгэлцэж, айд сүргэн. Цонхны шил дагаж урсах борооны ус гимэн ээждэн гомцсон ирэх хүүхдүүдийн нүднээ цийлэх нулимс сатал мэлэмэр мэлтэлцэн доош бууж эхэллээ. Гадна ажиллаж яваа хүмүүс энэ хар бороонд хэцүүе гэж бодхоос нөгөө өндөр хүчлийн бригадын хідэн залуу хувцас хунараасан ус савруулан орж ирээд гоогоог тойрч бүчин зогсох шиг санагдана. Арын нууранд ангир ирээгүй байхад гэрээс гарсансан. Түүнээс хойш хит хитэн газар өндөр хүчлийн захиалгааны шугам тавьж амжлаа. Толгойтой алтны уурхайн тосгоныхон өндөр хүчлэлтэй болгож өглөө гэж баярлаад яаж дуушуу хөл болж байлаа. Тэгтэл одоо цагийн ирэхээр намар болж аяны шууд буцах төхөж байна. Энэ нэгдэлд биднийг ажлаан дуусгах үед мэдээжээр тааны айраг өтгөрч байх цаг юм а. Ганц энэ жил биш. Сүүлийн 10 гаруй жил эх орны 4 зөв 8 зөвхөст өндөр хүчлийн авраг шонтой хөл нийлүүлэн алхаж явна. Тэгэхэд мөн ч олон янзын ааш араншинтай хүн тааралдах юм да. Жишээ нь нөгөө харин тийм ээ. Бодоод үзээч. Бид энд ирээд 3 хонлоо. Саяны даргын давааг давна гэдэг чи нөгөө алтны уурхай ууд гарах замд майдрын даваа давж байснаас л хавьгүй хэцүү байх бололтой тийм үү? Тэнд чин уулын модыг хідүүлэхнээ тайрч цагаалж шугам татах цай гарган тэнгэр багандсан ган шонгууд босгож нэг уулын ороогоос нөгөө уулын оройн ингэрт утас татаж борив бохирох завгүй л явахдаа бид нэр майдрын даваг нөгөө муу унагдаг хөх трактораар 3-4 удаа давж чадсал юм да. Харин энд бол ажил огт өөр маягаар эхлэх бололтой. Ажил дөнгөж эхлэх гэж байхад л ийм байгаа юм чинь эд өрнөхөд ямар шуу юмтай тулгарх юм бөө мэд. Өндөр хүчлийн бригадын залуус нэг өглөө унд цагаан гугцар ингэж ярилцаад өөрөө дүүрэн бөөн шүүган болж суухыг гоогоо тов тодорхой сонссон юм. Гэтэл харин цаашаа дамжаад ахлах тогоож аяг хүүхнүүдийн сонорт тэр үг хүрсэн байлаа. Таны нэгдлийн орлогч дарга энд утсан хүн үү гэж дондуу мастер гоогоогоос сууж байхыг цаад өрөөнөөс сонссон ахлах тогооч дотроо их л зэвүүрхэжээ. Энэ хэдэд манай ахын утсан удаагүй ямар хүртээлтэй юм бол доо
гэж өөрөөнийхөө хэдийн дунд тэсгэл алдан өгүүлээд яаж зүгээр байх вэ гэсэн шиг хоолны өрөөрөө явж ороод дүүнэр минь дарга жавгаатай уулзаа юу. Тэр чинь энэ нэгдлийн байгуулсан цагаас өдийг хүртэл зүтгэж яваа жинхэнэ даргаас орлогчийг хүртэл хийж яваа хүн шүү дээ. Харин мартснаас мал мэндүү гихчээр та нар чинь нөгөө хоол хүнс орон байрныхаа талаар ярьж тохироо бидтэй гээд цааш иргэн нүдэ эрэмх нь хэдэн өдөр хөөцөлдөө дамжуулаагүй байгааг мэдсээр байж тэгээс тгий гэсэн мэт санагдана. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг мэддэг. Та нар жав даргийнхаа занг сайн мэдэх байлгүй. Мөн зовоож байж зочд буудлын ганц өрөө хайрлаа. Ер нь хэртэй бол баригдаж өгөхгүй мөнгөн ус шигэрэг гэж давдангийн хэлэхэд ахлах тогооч авгай. Зочд буудлын гэж дуу алдаад итгэж ядсан харцаар өмнөөс нь ширтэв. Төвний байр байдлыг ажихад тэр нэгэн өдөр та нар арвуулаа ревизтэй гэд өөдөөс нь ширтэж байсан жав дарахтай тун тустай харагдав. Довдон мастер ундраа нэгдлийн төвд хурж ирсэн өдрөө нэгдлийн орлогч жав гэсэн хаалгыг 2-3-аараа яархан тогшижээ. Өрөөнд дотроос нэг хүн "За" гэж намтай дуугарав. Орлогч даргын албан тасалгаанд явж орвол хүрэн писүүдэлтэй бүлцгэр дүүнэдтэй хижээл насны тарган шар хүн хуучин цагийн хийстэй саарлаг антик хэрэгэл бүхий бичгийн ширээний ард дээлийнхэн ханцуйд 2 гараан дугтуйлан сууж байв. Түүний амар мэндийг мэдсэний дараа нэгдлийн төвийг өндөр хүчтлийн цахилгаан шугамд холбох ажлаар 10 хүнтэй бригад ирснээ танилцуулахад жав даргын нүд сэргэж "Ашгүй та нар хүрээд ирвүү? Манай нэгдлийн төвийг өндөр хүчтлийн цахилгаантай холбоно" гэж ярьснаас хойш бараг 2 жил өнгөрч байгаа юмдаг. Тариа будааны ажил эхэлчихэд одоо юугүй цахилгаан гэрэл инээ тэрэ гэж хилэм таталдаг цаг болоод байна шүү дээ. Та нар чинь хүрээд ирдэг юм сайн юм гэснээ. Энэ залуугийн хамарт орж байгаад юуны өмнө 2 өтрөмдөө өндөр хүчтэй холбуулаад авдаг хэрэг. Муу дизель моторынхон 2 өвгөний нэгийг хадлан дээр нөгөөг нь тариа бригадын тогоочор хөөж гаргадаг хэрэг. Харин манай өтрөмийн хэдэн ямби машин тэр их хүчтэй цахилгааны гарын аяыг таадаг болов да. Өндөр хүчтэй жирийн цахилгаанаас тэнхээ чадал ихтэй. Бас арай ахиу үн өртөгтэй байх нь мэдээж хэрэг. Сардаа ямар шүү хэмжээний мөнгө төгрөг гарч халаах болдоо гэж бодожээ. Нэгдлийн мөнгөн орлого төдий их биш болохоор жав дарга юуны өмнө бас өндөр хүчтэй цахилгааны үн өртөг чадал тэнхээ хилүүлж авах санаатай үг үсгэв. Өндөр хүчлэг гэдэг чинь нэг холбоод авах бол цаг үргэлж асаад байсан ч санаа амар юм байгаа бидтэй гээд жав суудлаан засаж нүдэ онийлган инэв. Хичнээн хэрэглэхээ танай нэгдлийн мөнгө л мэднэ. Харин хизээ ямагт бэлэн байдаг найдвартай сайхан да. Ямар н манайхан Илиж багшийн мөнхцөл гэж нэрлэж байх вэ? Сайхан болноо. Зүйтэй. Тэгэхээр манайх гэдэг айл 2 муу өтрөмтэй юм. Тэндээ тариа будаа буухаас өмнө өндөр хүчил маань хүрээд ирэх нь шивдэ гэж жав дарга лавлан асуув. За да наадах нь сар 3 хугацаанд хийх ажил байх болов. Тэр болтол танай нэгдэл тариад ногоогоо хураачих нь үстэй гэж довдон хэлэхэд жав бүлцгэр нүдэ арчин сар гарав гинүү. Хаанаас хаа хүртэл утас шурмас татаж шом модон суулгах вүлээ. Та нар чинь арвуулаа ирсэн гээ бидтэй гэж гайхав. Довдон мастер түүнд хийх ажлынхаа зураг төслийг үзүүлж нэг тэгэнгүй тайлбарлан яриад. Дарга танаас хүсэх зүйл байна. Бидэнд төр суух ганц өрөө олгоно. Хоол хүнсний хувьд бол яах вэ? Бид нар танай зоогийн газраас тооцоогоор өглөө ороод хоололж бай гэж довдон учир гаргаж хэлв. Жав хариу дуу шуугийн хэсэг дүмбий цууснаа гинт нэгийг санаа бололтой дүү хүүгийн нэр хэм билээ. Ингэж мэдхэд өөрөө энэ бригадын чухам ямар дарга нь байна гэв. Нэр довдон гэдэг. Би бригадын дарга мастрыг хавсардаг гэхэд жав бүр доогтой ширтэж сая өөрөө тэрэг бариад давхиж байв уу? Үгүй юу? Би андуурв гэж ямар нэг чухал асуудал тулгах мэт хэлж нүдэ арчив. Тийм ээ, би тэргэн өөрөө барьдаг гэхэд жав үнэн бол бузгайл олон талын мэрэгжилтэй. Хамаг авчлаа мэддэг энэ байх нь гэсэн царайтай. Тийм үү гэж бэлтөө маягаар толгой тохилзуулав. Ийм удаан хугацаанд та бүхнийг зочид буудалдан оруулчихад гадна дотны зочингийн чинь нэмэгдвэл бид хаанан оруулж аргацаах билээ те. Тариа будааны ажил бужигнаж байгааг хэлэх үү. Нөгөө л олон төлөөлөгч сурвалжлагч нар нь цовчхна. Нэгдлийн ганцнаас хоолно гэдэг ч цагтаа хүрэхээр бас ярвагтай л ажил. Мөнгө төгрөг нь бэлэн шивэн бол хот орны жишг эсвэх биш. Биднээс ганц 2 хонь цохиулаад авч бай гэж хэлий. Эртүүд ялгаж үлдээсэн заасны хідэн төлөг байгаа. Түүнээс ганц 2-ыг ч болов ахиухан үнээр борлуулаад авбал аштай юу гэж жавын хэлэх гэсэн үг.
Цээжинд эргэлдэх бодол хоёр хоолой дээр нь тулж ирээд байлаа. Тэгтэл өндөр хүчлийн цахилгааныг танай нэгдлийн төвд холбох нь хэдийгээр улсын төсөв төлөвлөгөөтэй ажил боловч угтаа та бүхний танай энд амьдарч байгаа хүн бүхний төлөө юм шүү. Зарим газар манайд өндөр хүчтэй залгаж өгөөч гэж дээд байгууллагад хүсэж гуугаад амжуулж чадахгүй байхад танай нэгдэлд харин завшаантай хэрэг босов гэж түрүүхэн Довдонгийн хэлсэн үг Жавдаргын санаанд орсноос мань хүн хашир заажээ. Тэгээд жидэнтэй ер нь нааш цааштай ярилцаж байж нэгдлийнхээ төв хоёр өтөрмийн хідэн шилийг хуйхлуулчихгүйхэн шиг өндөр хүчтэд холбуулаад авбал бидний зол болно гэж аминчхан бодолтой тэр өөрөн эргэн ухарч заяа гихүү. Мөнгө төрөгч нь бэлэн бол Довдон минь бид та нарын хүсэлтийг аргалахыг бодно. Тэгэхдээ хамтын удирдлагын зарчим гэж байдаг хойно бид нөхөдтэйгэн ярилцсан. Маргааш уулзах уу гэв. Жавдарга ингэж маргааш нөгөөдөр гисээр 3-4 ухансны дараа тэдэнд зочд буудлын ганц өрөө суллаж өгч тооцоогоор хооллохыг зөвшөөрчээ. Тийм учраас өндөр хүчлийн бригадын хідэн залуугийн хамгийн олон орж гардаг газар гэвэл ундраа нэгдлийн зочд буудал зоогийн газар 2 болсон юм. Ахлах тогооч нэг өдөр дэрэгдүүр өнгөрч явсан гойгоогийн ээжийг хэрэг болгож "Хүй должоо" гэж дуудажээ. Тэгж дэрэгдэн ирүүлж хилдэв хангаа юм ярих зураан "Танай гойгоо үгэнд оромтгай ажилд нэгтнэм бай тун сайн охин" гэж магтаад түүнд өндөр хүчлийн бригадын хідэн залуугийн тухай ингэж ярьжээ. "Должонгой минь та тэр хідэн залууг хараач ёстой нэг хулиган гэдэг чинь ээдэ биеэрэн байгаа юм. Өмссөн зүүсэн хувтас үс толгой гизэг гэдэг бүр тавиад туужээ. Зочд буудлын тэр нэг өрөө эгээ шавар хантай тулдаал тэсэж байна. Орой үдэш гитар янгнуулж элдэв янзын дуудуулж нөгөө татхандаг таанц хийгээд сүйд. Хоолойгоо татаж бүдүүн ширүүн дуугарчгүй тэр дуулж байгаа царай нэг бишээ гэснэн. Должонгой гэж намжирдахад чихэнд нь ямар нэг юм шивнэж байхыг гойгоо харсан юм. Ажиглаад байхад түүнээс хойш ээж нь гойгоод битүүхэн уурлаад байх болжээ. "Охин минь чи хамтан хүнд уруу татагдаж аав ээж хоёртон элдв муу үг дуулгав да" гэж нэг биш удаа сануулж захилаа. Тэгтэл харин болдын нөгөө гитар хөглөж өгөөд гарсны дараа "Сайн хүү юм, сайхан хөгжөндж байна. Яасан сүрхий яриа хөөрөөтэй даруй төлөв залуу вэ" гэж аав ээж хоёрынхон ам булаалтан магтаж байсныг санаад гойгоо ганцаараа инээж суулаа.